Монгол банкнаас асууж байна. За өчигдөр эдийн засгийн байнгын хорооны хурал дээр мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар болон энэтэй холбогдуулж гаргаж байгаа улсын хурлын тогтоолын талаар санал бодлоо хэлсэн. За сая сонсохдоо эдийн засгийн байнгын хорооны маань зүйл маань нэлээд жоохон тийм нэг бөөрийн кидүү гарч иж. Тийм учраас хэлсэн үгийг томьёолох тал дээр бас нэг цаашдаа бодолцшоовол зүгээр юм шиг байна. Сая бол одоо ингээд явгыг харахад бол нэг тийм нэг жоохон бөөрийн кидүү тодорхой биш юм гаргаад ирсэн байна л. Энийг цаашдаа анхаарна үсттэй. Миний асуух асуулт бол Төв банкнаас асууж байгаа. Нэгдүгээр асуулт нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөнгөний бодлого санхүүгийн секторын шинжилэлтэй холбоотой хэд хэдэн заалтууд орсон байна. Тэгэхээр энэ талаас нь өчигдөр ярьсан. Тийм учраас энэ үндсэн чиглэлд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах гэсэн дунд хугацааны зорилтыг буюу эдийн засгийн оролцоотой өсөлтийг дэмжих чиглэлээр Төв банкны 13 оны баримтлах үндсэн чиглэлд нэг өгүүлбэр тусгах боломж байна уу гэсэн эхний асуулт. Хоёрдугаарх нь нэгийн макро эдийн засгийн доктортой байдлыг бэхжүүлэх хүрээний үндсэн чиглэлийн 1-2-т төгрөгийн гадаад валюттай харьцах ханш гэж. Энэ бол нөгөө өмнө орж ирсэн ханшууд. Тэгээ энэтэй холбогдуулаад банк хооронд одоогийн үйлчилж байгаа валютын ханшны дэглэмийн хүрээнд банк хоорондын зах зээлийг энэ оролцогчдыг нэмэгдүүлэх, банк хоорондын зах зээлийн бүтцийг сайжруулах талаар заалт оруулах уу гэсэн хоёрдугаар асуулт. Яагаад гэвэл энэ 1-2 дээр хангалттай биш байна гэж бодож байна. Нэгд инфляцийг нам доктортой төвшөнд барина гээд 13-ны эцэст 8%-аас хэтрүүлэхгүй байх. 14-15 онд 5-7% гэсэн энэ зорилттой яг хангагдаж чадах уу гэсэн 3-р асуулт. Өөрөөр хэлбэл өнөөдөр чадна одоо эсвэл хичээн ч гэдэг юм уу одоо чадна гэсэн тийм зүйлийг бас нэг сонсчмоор байна. Дээр нь хамгийн чухал энд ороог байгаа нэг асуулт. Төв банкны шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй ил тод болгох талаар 1-3-д орсон боловч олон улсын жишг болсон Төв банкны засаглалын бүтцэд бие даасан хараат бус шийдвэр гаргах ёстой захирлуудын зөвлөлийн бүтцийг хизээ оруулж ирэх вэ? Өөрөөр хэлбэл энэ үндсэн чиглэлд тусч ээж хуулийн өөрчлөлт орж ээж энэ маань хэрэгжих ёстой. Энэ нэг тусах уу гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. За асуултанд хариулахын өмнө би ажлын хэсгийг танилцуулъя. Зол жаргал Монгол банкны ерөнхийлөгч, Жавхлан Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгч, Ган Очор Монгол банкны ерөнхийлөгчийн зөвлөх санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, Болд Монгол банкны ерөнхийлөгчийн зөвлөх, Дэлгэр сайхан Монгол банкны валют эдийн засгийн газрын захирал, Болдбаатар Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал, Лавгсран Монгол банкны хяналт шалгалтын газрын захирлаар хуралдаанд ирсэн байна. За Тэмбэрлэг гишүүний асуултанд Зол жаргал ерөнхийлөгч тэгээд шаардлагатай бол бусад улсууд албан тушаалаа протоколд хэлээд хариулж болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа энэ бодит секторыг дэмжих гэсэн саналыг Монгол банкны үндсэн чиглэл дотор хэрхэн тусгасан бэ? Тэгээд энийг бүр өгчлэн яг юундаа тусгаж өгөхгүй мө гэсэн асуултанд хариулъя. Тэгэхээр бодит секторыг дэмжих бодлогыг Монгол банк, засгийн газар хоёр хамтарч хэрэгжүүлээд олон жил болсон. Үр дүн нь ер нь бас нэг амжилттай байгаагүй. Тэгэхээр нийт эдийн засгийн орчин маань эерэг бус байсан учраас макро орчин маань энэ бодит секторыг дэмжих бодлого маань лозунгийн чанартай олон жил явлаа. Тэгэхээр бидний үзэж байгаагаар нийт макро орчингоо эерэг төвшин рүү оруулах нь бидний туйлын
богино хугацааны зорилт юм байна гэж үзээд энэний үр дүнд бодит сектор маань өөрөө шууд санхүүгийн болон за дээрээс нь засаг, за дээрээс нь Монгол банкны оролцоотой бодлогын хүрээнд дэмжигдэх бүрэн боломжтой гэж үзэж хэрэг инфляцийн төвшинг бид нэр энэ нам төвшинлөө авчирсан тохиолдолд энэ маань сайжрах бүрэн бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөрийн энэ бодит секторыг дэмжих гэдэг санаа агуулгын үндсэн макро орчинг нь бүрдүүлэх гэдэгт бид нар бол анхаарч ажиллана. Энэ 13 онд энэ макро орчингийн бүрдэл маань бүрдээд дээрээс нь төсвийн доктортой байдлын хуулийн энэ заалтууд маань бүрэн хэрэгжээд эхэлсний дараа бол бид нар бодит секторыг дэмжих бүрэн боломжтой болох юм а гэсэн ийм үндсэлтэй байгаа учраас энэ асуудлыг бид нар яг бодит сектор дэмжих гэж тухайлсан үгээр нь бид нар оруулж өгөөгүй. Ер нь Монгол банкны 13 оны мөнгөний хөтөлбөр дотор байгаа санаануудаас засгийн газартай хамтрах гэдэг санаан дотор бол нэлээд олон зүйлийг тусгасан байгаа. Энэний цаад агуулгууд нь энэ бодит секторыг дэмжих гэсэн агуулгууд шингэсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг оруулж болохын зүгээр макро орчин маань одоогоор энэ өндөр 14-өөс 15% инфляцтай орчин маань бодит секторыг дэмжихэд дэмжсэн ч үр дагавар нь сулрах магадгүй эндээс сөрөг үр дагавар гарах ийм макро орчинд бид нар эдийн засгийн орчинд байгаа маань энэ салбарыг дэмжихэд нэлээд хүндрэлтэй болж байгаа. Тийм ч учраас энэ санхүүгийн секторын бодит эдийн засгийн секторуудад дэмжих гэдэг санааг бол бид нар макро орчингоо тогтворжуулж хагаад тэгээд дараад нь хийх ажил юм. 13 онд бол энэ бидний ажлын эхлэл нь болохоос биш тэрнээс яг шууд бодиттойгоор бид нар энэ салбарыг ингээд босгоод энэ лөө санхүүжилт хийгээд хямдруулсан хүүтэй мөнгө хийгээд ингээ явах нь бол хэцүү. Зүгээр зохицуултын хувьд бол бид нар энэ дээр бол засгийн газартай хамтарч ажиллах нь ойлгомжтой. Макро орчингоо нам төвшөнд эрэг нөхцөлтэй болгосны дараа бол бид нар энэ лөө бол оролцсноо. Санхүүгийн хувьд ч бай, дэмжлэгийн хувьд ч бай засгийн газартай хамтран оролцох нь бол дамжиггүй. Ханшийн хувьд үндсэн чиглэлдээ бид нэр Монгол улс валютын ханш нь уян хатан тогтдог байна гэж оруулсан байгаа. Энэ уян хатан тогтдог ханш маань өөрөө Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар, Монголын эдийн засгийн хоёр хөрштөг хийж байгаа худалдаан дээрч, гадаадын хөрөнгө оруулалтын дээрч илэрдэг учраас бид нар энэ өрсөлдөх чадвараа харгалзаж ханшийг уян хатан барих гэсэн энэ бодлогоо оруулж ирж байгаа. Энэ өөрөө Монголын эдийн засгийн уян өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй нэг шаардлага. Нөгөө талдаа Монголын эдийн засгийг аливаа төрлийн гадаад эдийн засгийн хямралын нөлөөллөөс хамгаалах үндсэн буфер маань болж өгдөг дериватив бүтээгдэхүүн учраас бид нар ханшин дээр энэ уян хатан гэдэг бодлогыг урд өмнө бид нар барьж ирсэн. Одоо ч гэсэн цаашид хэрэгжүүлэхээр энэ үндсэн чиглэлдээ бид нар тусгасан байгаа. Ханшийн хувьд нэмээд хэлэхэд уян хатан гэдэг чанар маань төрийн Монгол банкны энэ зах зээлд оролцох оролцоог хязгаарлаагүй. Энэ зах зээлийг зохицуулах, энэ зах зээлийн зохицуултын хэлбэрээс гадна шууд интервенцийн нөхцлөөр ч гэсэн оролцох оролцоог бол тусгасан байгаа. Зүгээр Монгол банкны дотооддоо бид нэр дотоод зохицуулалтаараа интервенцийн арга хэрэгслүүдэд нэмэх, интервенцийн арга хэрэгслийнхаа үр өгөөжийг нэмэх гэсэн ийм асуудлууд дээр бид нэр тогтож ажиллах юм а. Энэ хариулт бас хугацаатай байгаа. Эндрийн ажлын хэсгийн микрофоныг нээе. Олон асуулт асуувал хариулт бас сунж болно. Цагаар унтарч байгаа үстэй тий. За 8% инфляцийн хүлээлтийн хувьд бол өмнөх мөнгөний бодлогуудаар бид нар олон жил дараалж нэг оронтой 10 дотор гэсэн томьёолууд явж ирсэн. Бид нар 8 гэдгийг зорьсон нь болохоор манай урт хугацааны макро загварчлаар гарч ирээд байгаа инфляцийн 13 оны хүлээлтийн голч маань юм байгаа. Энэ голчтой хүрэхийн тулд хийгдэх ёстой ажлууд, засгийн газартай хамтарч хийх ёстой ажлуудыг бид нар наривчлан томьёолсон байгаа. Сая өнгөрсөн 2-7 хоногийн дотор бид нар засгийн газартайгаа 20 уулзалт зохион байгууллаа. Энэ болгоны үр дүнд тусгайлсан нэг 4-5 хөтөлбөр засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх юм шиг одоогоор боловсрогдоод байна. Тэгэд энэ хөтөлбөрүүдийнхээ хүрээнд бид нар энэ инфляцийн 8%-ийг бол бодиттой хүрэх боломжтой инфляцийн хүлээлт гэж ойлгож байна. 13 оны төгсгөлд 8% гэдэг инфляцийн хүлээлт бол одоогийн Монгол банкны удирдлагын тухайд болохоор энэ бодлогын зөвлөл гэдэг санааг бол бид нар
урд өмнө нэлээд ярилцчихсан боловч яг хуулийнхаа хүрээнд бол энэ зөвлөлийг байгуулах эрх нь бол Монгол банкны ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор хамаардаг. Тэгэхээр Монгол банкны бүрэн эрх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиараа бол энэ бодлогын зөвлөл гэдгээ захирлуудын зөвлөлөөс салах ажиллагаа бол одоогоор Монгол банкн дээр хийгдэж байна. Энэ ажил дээр бид нэр хүнээ сонгох гэсэн ийм ажлууд руу одоогоор орцсон явж байна. Тэгэхээр одоогоор мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд бол энэ ажил хийгдэж байгаа, удахгүй үр дүн гарах байхад тэмдэглэж байна. Хуулийг бол ер нь тийм олон улсын жишгийн дагуу Монгол банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, за дээрэс нь мөнгөний